За юу яцхан залуусаа News Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ 7 хоног болгон хүргэдэг Монголын хипхопын зах зээлийн той мэдээлэл ихэхэд бэлэн боллоо. Олимрад яг шууд бичлэгэнд орцгоё. Сахны сэдв бол рэпер Limit King-тэй холбогдож байгаа. Тэгээд Limit King-ийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт Солонгос улсад ирээд жинхэнэ бут авчаа явсан сурагтай. За цаадны ч хувьд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Энэ жил бол түүний уран бүтээлийн чанар ч юм уу үг бичлэлтэй энэ болгон ерөнхийдөө бол маш өндөр түвшинд левел ап хийсэн. Limit King шувуу өөрөө Солонгос улсад очиод ганцхан тоглолт хийвгүй бүр хэд хэдэн баараар орж бас өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийсэн байна. За үүнээс гадна үзэгч сонсогчдод нэг зүйл аягүй сонирхолтой байсан түүний стори дундаас. За би бол тэгж хуу хүний амьдрал дөрөөсөө оролцоод байдаг хүн биш, надад дөрөөсөө огт хамаагүй. Гэхдээ энэ дэр цаадны чи өмнөөсөө сонсогч болон үзэгчдэд нэг залруулах ч үгүй юм уу те зөвөр ойлгуулах зүйлийг бас хийсэн дээр ах гэж бодож байна. Рэпер Limit King-ийн хувьд бол эхнэрээсээ салсан гэдгээ сторигоор дамжуулан бас аль бие ёсоор мэдгдсэн. За мэдээж салсан болоод иймэрхүү үйлдэлүүдээ паблик стори хийж байгаа шүү дээ. Цаадны чи хувьд бол хараад байхад хипхопод бүх амьдралаа зориулсан бололтой хипхопоо сонгосон бололтой энэ амьдрал. За тэгээд эцэстний хэлэхэд бол рэпер Limit King-ийн хувьд бол яг жинхэнэ рэпер шиг амьдарч байна. Амьдралын хэм маягаа хүртлэх тийм байлгаж чадчихээн. Мэдээж хүн болгонд ингэж явах сонголт нь байгаа. Өөрсдийнх нь амьдрал нь өөрсдийнх нь л дур. Тийм учраас сонсогч үзэгчд бидний хувьд бол хэн нэгний амьдралыг бол шүүгээд ахын жоохон өрөөсгөл юм шиг санагдаж байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт рэпер Limit King-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За энэ сэдвтэ уялдуулаад шууд нэг сэдв рүү орцгоё. Тэгээд Limit King ч гэлтгүй ер нь бол 2025 он гарснаас хойш манай Монголын артистууд маань бас гадагшаа айгүй олон тоглолтууд хийж шүү дээ. Үүнээс гаднаас энэ оны төгсгөлд дэлхийн томоохон артистууд World Tour хийгээд явж байгаа. За энэ артистуудын хамгийн том нэр нь бол яа харахгүй Travis Scott байгаа. За цаадны ч хувьд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Түүний Fin гэдэг дуу гарснаас хойш түүний концерт болон live performance улам сайжирсан, улам галзуулсан. YouTube-ээс ч юм уу түүний концертын бичлэгийг нь үзэх юм бол зүгээр л галзуурал. Сүүлийн 2-3 жилийн турш дэлхийн хэмжээнд хамгийн галзуу байгаа одыг та бүхэнд дэрэгдээс нь харах боломжтой. Тун удахгүй буюу 11 сарын 1-нд Travis Scott Монголтой тун ойрхон ирж байгаа. Тухайлбал Хятадын Хайнаа нарал дээр тоглолтоо хийх гэж байна. За мэдээж Travis Scott учраас Хайнаа нарлын Сааны хотын хамгийн том центрт тоглолтоо хийж таарна. 50,000-аас 70,000 хүний нүргээн дунд гэд та бүхэн боддоо. За энэ амар тоглолтыг шууд нийслэгээр хамгийн хямдаар үзээд зогсохгүй. Далайн гэргийн амралт аялалтайгаа хослуулан үзэх алтан боломжийг New Julchin Tours компанитанд санал болгож байгаа. Аяллаа хугацааны хувьд гэх юм бол 10 сарын 29-өөс 11 сарын 5-ны хооронд байгаа. Хэрвээ та хүсэх юм бол бүрэн аяллаа багцаа аваад аялж болно. Эсвэл онгоцны тийз болоод тоглолтын тасалбар аваад өөрийнхөө аялж болно. Сонголтын хувьд бол мэдээж таны гарт байгаа. За үнийн дүн бол нэг иймэрхүү Pocket Zero болон Store Pay ашиглан төлөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн 7010 9401 95 9401 утсаар холбогдсон авах боломжтой. Мөн видеоны тайлбар хэсгийг шалгаарай. За ингээд 11 сарын 1-нд New Julchin Tours-тэй хамт Travis Scott-ийн галзуу тоглолтыг үзцгээе. За дараагийн сэдв бол рэп дэвжигтэй холбогдож байгаа. Тэгээд сүүлийн үед Монголын хипхопод хамгийн халуухан байсан сэдвүүдийн нэг бол яа харахгүй рэп дэвжигийн Season 3 байсан. За мэдээж тэндээс бол маш чанартай баатлууд гарч ирсэн, түн дайжгүй entertainment show болсон. Зарим нэгэн залуучууд нь энэ хипхоп салбартаа өөрсдөө аягүй дайжгүй таниулж чадсан. Үүнээс гадна бол мэдээж ойлгомжтой энэ төслийг зохион байгуулсан entertainment оролцогчид үзэгч гэдэл тал талдаа тун ашигтай аягүй сайхан entertainment зүйл болоод өнгөрлөө. За миний хувьд бол тэмцээний эхний шатыг үзчихэд Last X-ийг энэ season-ы аврах болох юм байна гэж бодож байсан. За Monica болон Victoria нар бас нэлээд чанга өрсөлдөх байх гэж бодож байсан. Даваад болоог бас онцлох зүйтэй байхаа финалийн бүрөө дөрөвлөө гарч ирсэн шүү дээ. Ерөнхийдөө бол Last X болон Monica
гэсэн финал гарах юм байна гэж бодож байсан ч огт төсөөлөвгүй ганцаа хавар авчихсан. Ганцаагийн хувьд бол угаасаа та бүхэн мэдж байгаа шүү дээ. Рэп Дембэгийн лигийн баталч. Эртнээсээ ч аягүй сайн баталдаг байсан. Олон жилийн дараа рэп дивжээгээд эргэн ирсэн. Яг л хэвээрээ байсан. Тэгэхээр энэ хүн бол яг цусны баталч юм байх нэ. Финалийн баталтай бол шүүлт мүлтийн хувьд ямар ч асуудал байхгүй. Угаасаа илүү хүн нь бол ганцаа байсан байна лээ. Ялагчийн шагнал бол 12 сая төгрөгийг яг тухайн үед нь шууд гардаж авсан. Тэгээд мөн тун удахгүй season 4 нь бас эхлэж байгаа гэж мэдгдсэн. Эцэст нь энэ гоё төслийг санаачлаад зохион байгуулж байгаа Black Squad болон рэпер Mabrant мөн бүх баталдаж байгаа залуустаа томоостом хамжилтыг хүсье. За ингээд өнгөрсөн 7 хоногт рэп дивжээтэй холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд цацагдлаа. За дараагийн сэдв бол TTM-ийн болон Гинжин нарын бифтэй холбогдож байгаа. За энэ бифийн хувьд бол 3 дахь 7 хоногт үргэлжилж байна. Тэгээд эхний 2-7 хоногийн хувьд бол рэпер Гинжин нэг мэдээлэл стори хийгээд үүнээс хойш чимээгүй байсан бол харин TTM-ийн хувьд бол энэ 7 хоногт бас энэ бифтэй холбоотой ам нээлээ. За тухайлах юм бол TTM-ийн хувьд нэг иймэрхүү стори хийсэн байгаа. Гинжин сороо гойжур гэдгээ мартаад байгаа. Түүний төмсөг тукаад байгаа. Forte culture гэж шагаад байдаг. Блог хийгээд алга болоо шаатсан. Асуудлаа шийдээл дэ ахаа. Чиний үеийнхэнд team culture байдгүй байсан юм уу? Энэ нинжа гиндүүлж пойлдохдоо үе мөчний өвчнөө санаагүй байж яг шаалцыг гэхэр гинэт өвчнөө санаа шаагаад хоорны банда эр хүн шиг бай. Хотын төвийн шаалтур минь. За тэгэд үүний араас бол нэг иймэрхүү видео стори хийсэн. Чирээ тахтаа гаргасан чи гинжин цугтаад тэгсэн чин юу нэг харсан чин дизайндаа орж ирээд гинжин бүсдээд аваа гарч ирсэн. Тэгээд авч гараа. За мэдээж энэ бүхний хариу болгож рэпер Гинжин бол янз бүрийн стори хийгээгүй одоогийн байдлаар бол маш чимээгүй байдалтай байгаад байгаа. Харин TTM-ийн хувьд ч гэсэнтэй энэ бүх сториг хийхээс өмнө ерөнхийдөө энэ бифтэр бол айгүй чимээгүй байдалтай байгаадсан. Энэ бифийн хувьд бол TTM-ийн зүгээс айгүй урт удаан үргэлжлэх байх цаачин бас яг тухайн үеийн момент төр нэг иймэрхүү стори хийжсэн. Зүгээр Гинжинтэй нэгээс үнийг шаамаар Гинжин надад сайж байгаа. Гинжин угаасаа шаалцж чадахгүй. Яагаад гэвэл Гинжин дээрлгүүлэхээр намайг дууддаг. Насан туршдаа нуусаар байгаа түүхтэй. Рэпер Гинжингийн зүгээс бол цаашдаа ямар нэгэн стори хийгээд дуу уран бүтээлийнхаа лайн дээр хавчуулнаа. За нэг иймэрхүү үйлдэл бол ерөөхдөө бол цааднаас ч гарахгүй байх. Харин TTM-ийн зүгээс бол Гинжин лүү чиглэсэн олон нийтэд дэлгэсэн тиймэрхүү стори ч байд юм уу те. Эсвэл шинэ уран бүтээл гаргалаа гэж бодоход түүнийхээ нэг лайн дээр ч байд юм уу. Рэпер Гинжин лүү үг шийдэх. За нэг иймэрхүү хэм маягаар бол энэ биф үргэлжлээд явах бахаа гэж миний бодлоор бол бодож байна. TTM-ийн зүгээс бол шууд уулзаад асуудлаа шийдээ, нэгin эсрэг нэг эр хүн шиг асуудлаа шийдээ гэсэн байр суурьтай. За энэ байр суурьч гэсэн энэ биф дээр бол ирээдүйд ч гэсэн байна гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт рэпер Гинжин болон TTM-ийн бифтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За бол рэпер Гүнсор болон KK нартай холбогдож байгаа. За рэпер Гүнсорын хувьд бол саяхан буюу 2-7 хоногийн өмнө өөрийнхөө цоошин цомгийг цацсан талаар би мэдээлж байсан шүү дээ. Харин энэ шин цомог дээр нэг KK-тэй хамтарсан нэг уран бүтээл байсан. За энэ дууны KK-ийн хэсгийн mix master дээр ерөнхийдөө бол мань хоёр хүн маргаад тэгээд асуудал өндөр гарчээ. За яг нэг талаасаа бол асуудал гэхээс илүү биф гэдэг бас тайлбарлаж болох байхаа. За энэ хоёрын дунд яагаад асуудал үүсээд үл ойлголцол болчихоо. Хэдүүлээ асуудлыг эхнээс нь бүр цэгц дараатай явуулцгаая. За Гүнсор болон KK нарын дууны YouTube-ийн комент хэсэг дээр KK-ийг мэддэгдэл хийхээс өмнө энэ KK нь одоо юу ч яваад байгаа, Mumble яваад байгаа нь энэ үү? KK үнэндээ шаасангүй. Булга гоожлоо KK ха. За нэг иймэрхүү комент хэсгүүдтэй байсан. За тэгэд үүнийг нь скриншот хийгээд KK-ийн зүгээс Гүнсорыг меншн хийж агаад бро одоо намайг ингэж хилүүлж таашаал аваад байгаа мó. Энэ лалрын 2000-ад оны үеийнхнээсээ ч 7 дор микстэй дууга устгахгүй мó. За энэ сториг хийснийхээ ард дээр бас өөрсдийнхөө чатлсан конверсашныг дэлгэсэн байсан. Та бүхэндээ бол нэг нэгээр нь харуулын анхааралтай уншаарай. За үүний дараа бол KK нэг иймэрхүү видео стори хийсэн байгаа. Тэгээ ингээд над уугаа цацахгүй шүү гэсээр байхад нэгдүгürt цацчихж байгаа. Хоёрдугаарт наадхын чи микс болохгүй байна гэж хэлээд хад болж гинэ гэж зүрсээр байгаад ингээд би хардаа миний ах болохоор би хүндэлдэг респектэлдэг болохоор хамт дуу хийя гэдэг тэгэнгүүт нь ингээд өө тгийгээд дээр нь аль чадхаараа ингээд гоё орж байгаа. Тэнгүүт тэрийг ингээд автонийг нь унтраагаад бүх плагинуудыг нь унтраангуудаа би өөрийнхөө миксийг чи юм адгийн хийхгүй. Тэгээ тийм юм хийж аянгуудаа ингээд над руу ямар ч юм хийхгүйгээр ингээд цацчихж байгаа байхгүй. Энэ бол disrespect. Дээрээс нь
энэ бол айгүй албаар ингэсэн үйлдэл. Та нар ингээд тэр цомогтод байгаа дуунуудаас минийхаас бусад хамтралуудыг нь бүгднгийн сонсоод үз. Тэгж дуурж иж минийх ганцаараа ийм хогийн дууралттай байгаа байхгүй. Энэ бол нэгдүгürt албаар. Хоёрдугаарт энэ комент бичээд байгаа хүмүүс ямар ч юм чихэн ингээд сонсоод энэ микс нь үнэхээр болоогүй байна да. Ингэдгүүдээ гэдэг юмыг ингээд мэдгүй бийж зүгээр л ингээл би эзэч өмнө ийм хачин микстэй дуу цацаж үзээгүй, үзэхчгүй. Би сонсогчтой хүндэлдэг, би pop culture хүндэлдэг ийм Түүний байдлыг ажиглахад бол нэлээд бухимдсан. Тэгээд хамгийн гол point нь болохоор энэ бүхнийг албаар хийж байгаа. За нэг иймэрхүү мессежийг бол өгж байна. За мэдээж рэпер Гүн Сорыг бол энэ бүхнийг албаар хийж байгааг нь огт мэдэхгүй. За гэхдээ KK яг яагаад энэ бүхнийг албаар гэж хэлээд байна вэ? За одоо түүний байр суурьаас хэлүүлээ нэгэж үзье л да. За одоогоос сар гарны өмнө KK болон Lil Bato нар хоорондоо биф хийжсэн шүү дээ. Та бүхэн хэрвээ санаж байгаа юм бол. За Lil Bato болон 4K Baby Гүн Сор нар бол хоорондоо найзууд. За мэдээж та бүхэн бол үүн дээрээс ойлгоцсон байх KK яг яагаад Гүн Сорыг албаар ийм үйлдэл гаргасан бэ гэж хэлээд байна уу гэдгийг. Одоо нэгсэндээ цаа чин намайг өөрөө дуу хий гэж гуйснаа. Би түүнийг хүндлээд дуу хийж байхад ганцхан миний дууны миксэн дээр анхааралгүй яг үүн дээр өмнө нь найзуудтай нь биф хийж байсан болохоор нэг иймэрхүү зүйл боллоо. За нэг иймэрхүү поинтыг л өгödөх шиг байна. За энэ бол мэдээж таамаг төдий зүйл гэдгийг та бүхэн бол санах хэрэгтэй. Гэхдээ таамагаас нэг хол зөрөхгүй дээ. За энэ хэдэн сториноос хойш бол KK янз бүрийн байдлаар ямар нэгэн стори байд юм уу те мэдэгдэл иймэрхүү зүйлийг бол ерөөсөө огт хийгээгүй. Энэ асуудлыг ерөөхдөө бол ингээд өндөрлсөн. Харин одоо хүртэл бас Гүн Сор болон KK нарын дуу ерөөсөө YouTube-ээс устаагүй түүний channel дээр бол байна. За 2025 онд уран бүтээлч гэдэг юм уу те хувийн брендинг, Instagram ч гэдэг юм уу энэ бүхнээрээ хамгийн өндөр өсөлттэй байсан хоёр рэпер гэх юм бол Limit King болон KK нар байна. За тэдний хувьд бол бүр 2025 онд стадионы хэмжээний том тоглолтын headliner болсон. Тэгээд бүр айгүй том fan baseтэй болсон, үнэнч сонсогч нартай болсон. Instagram болон бусад social медианууд нь айгүй өндөрөөр өсөж байгаа. За энэ бол мэдээж ойлгомжтой хувь хүний брендинг дээр бол маш сайн ажиллаж байгаагийн шинж. Рэпер Limit King-ийн хувьд бол тун удахгүй өөрийнхөө 21 Bullet хэмээх цомгоо нээлттэй хийх гэж байгаагаа аль хэдийн зарлж исэн. Харин KK-ийн хувьд бол 10 сарын 11-нд өөрийнхөө бие даасан анхны цомгийг нэлээд том сав буюу Аса аренад хийн гэдэл. Өнөөдөр бүр кино минут тоглосон Limit King-ийн хувьд бол бүр гол дүр бүтээсэн. Rhyme гэдэг маш олон рэперүүд тоглосон кино яг одоо хүртэл кино чатруудаар гарч байгаа. Ерөнхийдөө бол KK болон Limit King нарын жил болж гинэ гэж хэлэхэд хэлсдэхгүй. За түрүүний биф рүү эргээд очиход бол рэпер Гүн Сор болон KK нарын хувьд бол цаашдаа ямар нэгэн стори явуулцаад ч байд юм уу те. За цаашдаа ямар нэгэн дис дууч байд юм уу. За нэг иймэрхүү төвшөнд бол энэ биф үргэлжлэхгүй байхаа. Харин өөрсдийнхөө зарим нэг дуун дээр ганц хоёр лайн шиддэг ч юм уу те, нэг юм нууц лайн шиддэг ч юм уу, нэг иймэрхүү хэм маягаар л үргэлжилж магадгүй. Түүнээс бол ахиж нэг иймэрхүү public story-гоор бол хоорондоо будалцах байхаа. За тэгээд энэ 7 хоногт рэпер Гүн Сор болон KK нартай холбоотой мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За мэдээж манай сүүгийн бичлэгийг бол эрчүүд илүү их үздэг. Энэ мэдээлэл маань эрчүүдэд зориулсан булан гэхүүдээ. Нөгөөдгөндөө жоохон сэтгэл хангалуун бос хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар зориулж байгаа шүү. 27 жилийн түүхтэй баталгаатай, найдвартай галт манлан эмнэлэг дээр эрчүүдийн амин чухал эрхтэн мессийн болон мессийн бус аргаар томруулж байна. Хэрвээ та мес заслаас зайлс хийдэг бол фейлер тарилга, галт хугацааны үр дүнг чухалчилдаг бол суулгацыг санал болгож байна. За тэгээд эрчүүд минь иймэрхүү амин чухал асуудлаа хамгийн гол нь баталгаатай, найдвартай газрыг сонгоорой. Энэ бүхнийг нэг дор цогцлоосон 27 жилийн түүхтэй галт манлан эмнэлгийг зорин очоорой. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол тулгат болон Rocket Band-тай холбогдож байгаа. За энэ бифийн хувьд бол нэг хэсэг Монголын хипхоп сонирхчдын дунд нэлээд viral сэдэв болжсэн. Тулгатхын хувьд бол маргааштай хэмээх дис дуунасаа хойш ямар нэгэн story ч гэдэм үү те ерөнхийдөө нэг олон юм бол хийгээгүй. Гэхдээ саяхан нэг иймэрхүү видео бичлэгийг бол цаачин өөрийнхөө Facebook page болон Instagram-аар дамжуулан цацсан. Барилдтайгаар буулгалаа. Миний яриаг одоо хинч няцааж чадахгүй. Wolfpack гэрэлмэт цацарнаа.
За хэрвээ та бүхэн энэ бичлэгийг үзсэн бол хэдүүлээ яг одоо эхнээс нь баримттай нь танилцаад явъя. За эхний хоёр линк бол мэдээж орж байна. Маргаашгүй киноны трейлер байгаа. За тэгээд мэдээж микрофоны арт дуу одоо хүртэл YouTube дээр байгаа. За part 3 дээр нь бол 2011 онд Rocket Bay Монгол буцсан юм байна. За тэгээд 12 оны 3 сарын 17-нд маргаашгүй киноноо дахин нээлттэй хийсэн юм байна. Гэхдээ их сурвалж гээд энэ линкэн дээр нь дараад оронгот бол ерөөсөө алдаа заагаад юу ч байхгүй байна лээ. За part 4 дээр бол 2011 оны 9 сарын 17-ноос 2013 оны 7 сарын 18 хүртэл Rocket Bay-с огт хариу ирээгүй бөгөөд 2013 оны 7 сарын 19-ноос хойшоо холбоо бүрэн тасарсан гэдэг зүйл байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр 2012 оны 3 сарын 17-нд маргаашгүй киноны дахин нээлт болж байхад rapper Rocket Bay rapper тулахтаас холбоогоо бүрэн тасалсан байсан байх нэ. Одоо хариу өгөөгүй байх нэ гэх юм уу? Яг энэ бас жоохон сонирхолтой юм те. 2012 оны 11 сарын 1-нд Big Fish дуу цацагдсан. Тухайн үед Bobby болон BAT-гээр дамжуулан Big Fish дуу бүтсэн. Баяраа надтай холбогдоогүйг гайхаж байлаа. Түүнчлэн миний битсэн бас дуулсан энэ дууны тахилтыг BAT дуулсан мэт клипэн дээр харагддаг. Энэ бүх зүйл болж байх хугацаанд кино Монголд гарсныг би мэдээгүй. За их сурвалж гээд энэ дууныхаа линкийг нь тавьсан. За тэгээд линкэн дээр нь дараад ороод сонсоход бол яа харахгүй бол бас BAT дуулж байгаа юм шигээр бас клипэн дээр харагдчихсан. За part 5 дээр бол нэг иймэрхүү зүйл байсан. Part 5-ын гол мессеж нь энэ киног одоо болтол төлбөрөөр үзнэ. За нэг иймэрхүү point байгаа. За part 6 дээр бол тулгат нь маргаашгүй киног бүтнээр нь өмнө нь дуустал нь үзэж байгаагүй. Миний амьдралын хамгийн хэцүү цаг хугацаа гаргадаг болохоор үзэхэд хүнд тусдгаа дуусгаж чаддаггүй байлаа. Харин саяхан зориг гаргаж үзэж дуусгахад дараах худлаа мэдээллүүдийг анзаарлаа. Кинонд гардаг солон охины дүр жинхэнэ биш ээ. Киноны төгсгөл дээр жинхэнэ мэт харагдуулдаг. За кинон дээр нь бол солонгоо Монгол руу буцсан муйст орсон боловч хуурамч хүчиг баримтаа ашиглаж байсан нь мэдгдснээр сургуулаасаа хөөгдөжээ. За нэг ингэж гардаг юм байна. За энэ бас сонирхолтой. За part 7 дээр бол хамгийн сүүлийн текст бол тулгатай Universal Music Group-тэй гэрээ хийсэн гэсэн мэдээллээр үзэгчдийгээ дахин хуурсан байдаг. За баримт нь бол кинон дээр нь байдаг юм байна нэг иймэрхүү текст. За яг хөө мэдээж тулгат ахын яг юу гэж хэлэх гээд байгааг нь ойлгож байна те. Өөрийнх нь амьдралаар нь кино хийчээд худал мэдээллийг үзэгчдэд ингэж бас түгээсэн байна. За энэ бас өнөөхдөө сонио үлдэлт юм уу. За тэгээд бас нэг хачирхалтай зүйл нь хоорондоо ерөөсөө ярилцдаггүй байсан юм бах та. Энэ бол айгүй тийм сонирхолтой юм л да. Бүхэл бүтэн нэг хүн өөрийнх нь амьдралаар кино хийж байхад нөгөөх нь болохоор найзынхаа амьдралаар кино хийж зарим нэгэн худал мэдээллийг гаргадаг. Энэ бол ерөөсөө айгүй ойлгомжгүй зүйл байна шүү. За тэгээд араас нь бол чатныхаа conversation-ыг одоо дэлгэсэн байсан. Айгүй энгийн чатууд явж байгаад 2011 оны 9 сарын 27-нд бол Rocket Bay өөрийг нь синтсэн байна. За тэгээд 2013 онд бол тулгат ахаа Rocket Bay руу иймэрхүү чатыг бичсэн. Удаан хугацааны турш холбоо бариагүй байна. Шин цомгийн чинь сонслоо үнэхээр дайггүй болжээ. Чамд хүрээ боломж олох юм бол надтай холбоо бариараа ухааны чат бичсэн байсан чинь Rocket Bay болоо. Тэмээ хоёлоо бол харилцаагүй айгүй удлаа. Цомог таалагдсанд айгүй их баяртай байна. Би нэг хэсэг эрүүл мэндийн айгүй асуудалтай байлаа. Одооноос ингээ гайгүй болж байна. За нэг иймэрхүү л өнөхөдөө товч утгаараа чат. За тэгээд тулгат хариу өгсөн чинь бас Rocket Bay хиндсэн. За маргаашгүй хэмээх кинотой холбоотой бифэн товч утгаараа нэг иймэрхүү зүйл болсон юм байна. За тулгат ахыг яг юу гэж хэлэх гээд байгааг Rocket Bay тухайн үед яг ямархуу зан ааш гаргасан бэ гэдгийг нь бол та ерөнхийдөө ойлгосон байхаа гэж бодож байна. За би үүгээр бол хэн нэгний нэр хүндэд ерөөсөө халдах гэсэнгүү зүгээр л би асуудлыг яг лог гүнзгөөс нь харахыг тайлбарлахыг хичээлээ. За дүгнэлт бол мэдээж үзэгч таны бодол энэ асуудал дээр яг ямархуу байр суурьтай байна вэ? Комент хэсэгт өөрийнхөө дүгнэлт үзэлт бодлоо заавал бичиж үлдээгээрэй. За видеоныхоо төгсгөлд бол зүгээр л нэг зүйлийг нэмэт хэлчихье. Би хизээч хин нэгэнд хоолоогоо боолгуулж сүнсээ зарч үзэл бодлоо худалдаагүй шүү залуучуудаа. Надад хизээч тийм совест байхгүй. Би яг одоогийн зүйл биш урт хугацааны карьераа боддог учраас тийм зүйл хизээч хийхгүй. Би зүгээр л дэлхийн нийтэд байдаг шоу entertainment зах зээлтэй адилхан хаалттай гэлэг л хийсэн. Би хин нэгэнд сүнсээ худалдахаа, үзэл бодлоо зарахаа, үзэгчдээ зарахаа тийм тэнэг хүн биш шүү залуусаа. Намайг үздэгт маш их баярлалаа. Миний үзэгчид надад номер 1 шүү. Энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Бүгд найртай шүү. Манай 65.4% нь огт subscribe даралгүй үздэг юм байна лээ. Тийм учраас залуусаа манай суугт subscribe дарж дэмжээрэй. Тун удахгүй хэдүүлээ зөвхөн Монголын хип хопын мэдээний суугийг 200,000 олгож харуулнаа. Сакаут түр аштай үзэгчтэй.